орон сууцны банктай холбоотой, ер нь орон сууцтай холбоотой нөгөө овоорсон их асуудлууд байгаа. Тэгээд нэг нэгээр нь тодорхой асууч. Монгол бол саяхан best gear гэдэг үнэлгээний системтэй болсон. Тэр нь юу вэ гэхээр тухайн барилга эрчим хүчний хэмнэлттэй юу, усны хэрэглээ бага уу, нөөц төрөгчийн ялгарл багтаа юу, хүртээмжтэй юу, дотоод орчны чанар сайн юм уу гэдгийг ингээд тодорхойлдог болсон гэсэн. Тэгээ энийг Монголын ногоон таксономид уялдуулад ингээд ногоон хөрөнгө оруулалт гэж энийг хэлнэ гэдгийг бол ямар ч гэсэн тодорхойлцсон байгаа тийм. За тэгвэл одоо дараагийн түвшин санхүүгийн байгууллагуудтай энийг уялдуулад яаж зээлтэй холбогдох юм бэ? Ямар нөхцөл байх юм? Ипотект энэ орох юм уу гэдгийг ярих хэрэгтэй болж байгаа. Яг нь ипотекийг харахаар ингээд амьдрахад таатай орчинд яг ипотекийн зээл явж гэнэ үгүй бол жоохон учир дутагдaltaй. Одоо шил бүгдээ хангаа утхныг очиод харах юм бол тэнд ерөөсөө мод юу ч байхгүй. Амьдрах таатай гэдэг тэр ногоон гэдэг хүртээмжтэй гэдэг үзүүлэлт бол тэнд ер нь байхгүй байгаа. Бусад тэр хорооллууч гэсэн ер нь тийм байлээ. Тэгэхээр ипотекийн зээл гэхлээр заавал одоо бага талбайтай тэгээд шигүү байдаг. Гадаа нь нэг хүүхэд тоглож талбайч байхгүй, ногоон орчинж байхгүй болохоор энэ дээр ер нь танаахан ямар шинжилэл хийх юм? Энэ зээл дээр ийм шалгууруудыгаа энэ best gear-ийн шалгууруудыг оруулж эхлэх үү гэдгийг асуумаар. Нөгөө талдаа орон сууцаас гадна хүртээмжтэй хаусууд, таун хаусууд байшингаа яг энэ best gear зарчмаар барьж байгаа хүмүүс жишээлбэл ямар боломж болох юм? Тэ. За хамгийн сүүлд нь болохоор энэ ордны гадаа одоо нэг өвөө бол миний санджаар бараг 2 жил сууж байгаа хаа. Халамжаас өөр ямар ч орлого байхгүй хүн байгаа. Тэгээд өдөрт хэдэн цагаар ингээд тэрэгэн зэтэр суудаг. Надад орон гэр өгөөч гэдэг ингээд суудаг. Ер нь тийм хүмүүс бол зөндөө байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон сууцтай болмоор байна. Багч гэсэн хамаагүй одоо орон сууцтай болмоор байна гэд хүсэлт өгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагт өгөөд тэр нь барилгын салбарын руу яваад энэ хоёрын дунд ингээд яваад байгаа. Тэрийг хүлээж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр группийн орлоготой хүмүүс халамжийн орлогоос өөр орлохгүй хүмүүст ямар болцоо бий болох вэ? За ажил хийдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст жишээлбэл ажил хийвэл дэмжиж гэдэг бодлого байгаа шүү дээ. Тэгэхээр ажил хийдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ипотекийн ядаж оочрыг нь жоохон түлхүү явуулаад өгөөч гэдэг. Монгол банкнд бол бид нэр тийм өсөлт энэ төр өгсөн шүү дээ. Гэр бүлийн яамнаас бүр явсан байгаа. Тэгэхээр эдгээр энэ дөрвөн асуудлыг яг нэг дараалтаа хариулаад өгөөч. Тэгвэл нөгөө үзэж байгаа, хүлээж байгаа хүмүүст бас ойлгомжтой мэдээлэл болж очих байх гэж бодож байна. За, Батхан болон сайд хариулъя. За, Саранчулуун гишүүний асуултанд хариулъя. За, эхнийх нь best gear тэр нөгөө ногоон зээлийн шаардлага. Тэгэхээр энэ орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны тухай хуулийн 22-ийн 3-ын 2-т ногоон зээлийн шаардлагыг хангасан байдлыг тэргүүн ээлжинд харгалзаж одоо энэ зээл олголтоо хийнэ гэсэн ийм одоо заалт орсон байна. Тэгээд энэ заалтыг бид нэр одоо баримтласнаар бид илүү ногоон зээл рүү төвлөрнө гэж ингэж одоо ойлгож байна. За ер нь зүгээр энэ амны орон сууцнд ая тухтай амьдрах энэ ногоон барилгын асуудлыг бол түрүүн бас хэлсэн барилгын тухай хуулинд бол нэлээдгүй одоо хуучин бол манай хууль эргэцэн хүрээнд энэ ногоон барилга ногоон одоо зээл энэ амны орон сууцны асуудал тусгагдааг байсан юм байна. Тэгэхээр барилгын хуулинд бол нэлээдгүй одоо тодорхой хэмжээнд тусгагдаж орж байгаа гэдгийг бас танд хэлье. За энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар 2025 оны үндэсний статистикийн хороо болон гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар Монгол улсын хэмжээнд нэг оролцоогоор 106 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх шиг байна. За үүний 63% нь орон сууцгүй байна. 40 орчим хувь нь одоо инженерийн шугам сүлжээнд холбогдсон ийм одоо орон сууцнд амьдардаг байна гэсэн ийм судалгаа гарсан. Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийн төсөлд болохоор нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, за бусад одоо хөслөлүүд өмчлөх энэ зохицуултуудыг одоо бид нар тусгасан байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа төслүүд буюу энэ хоёр хууль батлагдсанараа 20% хүртэлх одоо хувийг төрийн орон сууцны санд авна гэдэг 2026 оны 80 засгийн газрын 81-р тогтоолоор одоо бид нар батлуулсан. За төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөслүүлэх, өмчлүүлэх журмын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олох одоо код 5% байсныг бид нар бас энэ журмаараа 10% болгосон ийм одоо амжилттай энэ журмыг бас батлуулсан байгаа гэдгийг бас хэлье. За дараагийн нэг асуудал энэ ордны гадаа бас 2 жил сууж байгаа энэ одоо
халамж авахаас өөр хөдөлмөр эрхлэх ийм боломжгүй нэг одоо хүний асуудлыг ярьж байна. Яг энэ хуулийн зүйл заалт дээр бид нэр оруулж өгсөн энэ нийгмийн орон сууц гэдэг одоо зохицуултыг оруулж ирсэн. Тухайн орон сууцны төслийн 5 хүртэлх хувь байна, 30 м2 байр байна гэдэг. Тэгэхээр энэ нийгмийн орон сууц гэдэг маань яг таны саяны асуусан энэ одоо халамж бөгөөд бусад одоо хөдөлмөр эрхлэх ийм одоо боломжгүй болсон иргэдийг бид нэр саяны ярьсан 26-ны 81-р тогтоолоор одоо бид нар сонгон шалгаруулалтын журмаар одоо аваад явнаа. Бид нэр энэ журамда 9 одоо бүлгийг зааж өгсөн байгаа учраас тэр 9 бүлгийн тухайлсан квотууд дээр бид нэр одоо хүсэлтийг авч захимаар сонгон шалгаруулах ийм ажиллагаа. За, Саран Чулуун гишүүн тодруулж асууя. За баярлалаа. За 9 бүлэг гэж байна. Одоо бол яг хүмүүс маш их хүлээж байгаа болохоор ойлгомжтой бүр тодруулаад өгчтэй. Тэгэхээр тодорхой тоотой байдаг. Орон сууцнд юм уу яг энэ хүртээмж хангаагүй учраас гэр хороолдоо амьдрч чадахгүй байгаа байшин гэрээсээ гарч чадахгүй байгаа хүмүүсийн хувьд бол өдөр хоног тоолж хүлээж байгаа байхгүй. Тэгээд тэднэрт бүгдээрэнд нь хүрэх хэсгийг би мэдэхгүй байхгүй. Хідэн ширхэг хүн орон гэртээ болох боломжтой. Нийгмийн сууцныхын тоо хэрэгтэй байгаа. Тэр нь аль дүүрэг байх юм гэдэг мэдээлэл хэрэгтэй байгаа. За дахиад бүр лавлж. Хөгжлийн мэргэжилтэд иргэд өөрийн эзэмшлийнхаа газар дээр амны орон сууц, таун хаваас барих одоо тэрийг сайжруулахын тулд нэг хүртээмжийн сайжруулах зорилгоор эсвэл ногоон болгох зорилгоор зээл авахар тэр зээлэн дээр нь хөнгөлөлт юм уу одоо дэмжлэг үзүүлэх ийм одоо боломж хэр байгаа юм болоо та бүхний оруулж ирж байгаа хуулийн төслүүд шинжилэлүүдээр. За, Батан улан сайд хариулъя. За би эхний асуултанд нь хариулъя. Тэгээ ажлын хэсэг Монгол банк сангийн хариулах бах. За ер нь 2026 энэ жил 27-28 он гэд энэ нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд зөвхөн Улаанбаатарын хэмжээнд гэхэд 9 байршил дээр бид нэр 24,000 орчим одоо төрийн оролцоотой орон сууцыг ашиглалтанд оруулахаар 3 жилийн хугацаанд ажиллаж байна. Тэгээд саяны засгийн газрын тогтоолоор болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд 10% гээд одоо журам гарсан. Тэгээд ингээд тооцоглоод нэг 2,000 орчим одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ одоо 3 жилийн хугацаанд өнөөдөр эхэлсэн байгаа хэрэгжиж байгаа энэ төслүүд дээр одоо байр орон сууцнд хамрагдах ийм одоо боломжтой болж байгаа. Гэхдээ зарим төслүүд нь болохоор хөслөө хөслөхөөс гадна зөвхөн газраар солих гэдэг одоо бас нөхцлүүдтэй явж байгаа. За, Наран засгийн алтан шагаа гишүүн асуулт асууя. За, ажлын хэсэг. За, 3. Эндрийн 3. За, Саран Чулуун гишүүний асуултад хариулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар дэмжлэг энэ байх вэ гэж. Хуулийн төслийн 21-ийн 5 дээр орон сууцчлалтын бодлогыг бол төрөөс баримтлах орон сууцчлалтын бодлогыг бол засгийн газар батлна. Засгийн газар бол батлахдаа энэ орон сууцчлалтын энэ бодлого нь илүү одоо нийгмийн зорилтод бүлэг тэн дурдаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тэдгээрт ямар хөрөнгөлөлт тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг бол засгийн газар өөрийн одоо тухайн бодлогоор бол баталгаар бол хуулийн төсөлд бол оруулж өгсөн байгаа даа. Хэрвээ тухайн бодлого нь гараад нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам болон барилга хотоогоолтын яам энэ бодлогоороо батлаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлээд явах юм бол арилжааны банкуд болон орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкнаас олгогдож байгаа зээл бол яг тухайн бодлогын хүрээнд бол тухайн дэмжлэгүүдийг бол агууллаа л явна. Тэг бодлого дотор. За. Наран засгийн алтан шагаа гишүүн асуулт асууя. За, өдрийн